Энэхүү бичлэгээр би та бүхэнд нийлбэр нь 5 гарах өөр аргуудын талаар зааж өгөх болно. Тэгэхээр би юу хийх бол энд байна. Бидэнд 3 дээр нэмэх нь ямар нэгэн тоо, мэддэхгүй тоо энд бичих хэрэгтэй байна. 3 дээр ямар нэгэн тоог нэмэхэд хариу нь 5 гарна. Тэгэхээр энэ зурган дээр бидэнд 5 дөрвөлжиннүүдэнд 3 ширхэг бөмбөг байна. 1 2 3 4 5. Бидэнд бүх дөрвөлжиннүүдийг дүүрэхэд ахаад хичнээн ширхэг бөмбөлөг хэрэгтэй болох вэ. Бидэнд аль хэдийн 3 бөмбөлөг байгаа. Тэгэхээр бодцгоё. Бидэнд 1 2 бөмбөлөг нэмлээ. Одоо харин нийт 5 бөмбөлөг болж байна. 3 цэнхэр бөмбөлөг, 2 ягаан бөмбөлөг. Дахиад нэг харцгаая. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5. Энэ хоосон зайд мэддэхгүй байгаа тооны оронд 2-ын тоо байх нь байна. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5. Одоо харин бидэнд дахиад нэг энэ байна. 2 дээр нэмэх нь үл мэдээх тоо тэнцүү 5 байна. Дахиад нэг жишээ хий. Бидэнд 5 нүдэнд 2 ягаан од байна. Бүх нүднүүдийг дүүрэхэд бидэнд дахиад хичнээн од хэрэгтэй болох вэ. 2 дээр нэмэх нь мэддэхгүй байгаа тоо тэнцүү 5. Би чамд бичлэгээ төр зогсоож яваад өөрөө нэг бодоод үзхийг санал болгож байна. Бүх 5 нүдийг дүүрэхэд бидэнд хичнээн од хэрэгтэй болох вэ. 1 2 3 од хэрэгтэй болж байна. Одоо 5 одтой боллоо. Бидэнд 2 ягаан бас 3 цэнхэр од байна. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 3 буюу мэддэхгүй байгаа тооны оронд 3-ыг тавина. 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. Дахиад нэг жишээ хий. Надад энд 4 дээр нэмэх нь үл мэдэгдэх тоо тэнцүү 5 гэсэн бодлого байна. 5 дөрвөлжин нүд байна. Бүх нүднүүдийг дүүрэхэд надад дахиад хичнээн харьцаг хэрэгтэй вэ. За одоо бүгдээр харцгаая. Энэ маш амархан байна. Бидэнд 1 байхад бүх нүд дүүрэх нь байна. Тэгэхээр 4 дээрээ 1-ээ нэмчихье. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 1 тэнцүү 5 байна. Одоо харин дахин нэг өөр аргаар бодъё. Бидэнд 5 дөрвөлжиннүүдэнд 1 ширхэг смайл байна. Тэгвэл бүх нүднүүдийг дүүрэхэд бидэнд хичнээн ширхэг инээмсэглэл нэмэх хэрэгтэй болох вэ. Эсвэл бидэнд 1 инээмсэглэл байгаа, харин хэдийг нэмэхэд 5 инээмсэглэлтэй болох вэ гэж бодож болно. Би чамд боломж олгоё. Бичлэгээ төр зогсоогоод өөрийнхоороо бодоод нэг үзээрэй. Бид нэгт инээмсэглэлээ нэмлээ, 2 дахь нэмлээ, 3 дахь нь, 4 дахь нь. Тэгэхээр бидэнд 1 ширхэг цагаан өнгийн инээмсэглэл байсан. Түүн дээрээ 1 2 3 4 шар өнгийн инээмсэглэлийг нэмээд хариу нь 5 гарч байна. Та эндээс нэг зүй тогтол олж харж байгаа ах. Тэгэхээр эхнээс нь нэг харъя. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5, мөн 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. Дөрвөлжиннүүдэнд 3 бөмбөлөг байсан бөгөөд 2 бөмбөлгийг нэмж 5 болгосон. Танд 2 од байсан, дээр нь 3 одыг нэмж 5 болгосон. Энд мөн адил 4 дээр нэмэх нь 1 тэнцүү 5 байсан, 1 дээр нэмэх нь 4 ч мөн 5 байсан.